Дараагийн мэдээ 3 дугаар сарын 15-наас 4 дугаар сарын 15 хүртэл газрын хөлдөлт кэсэлтийн үе тохиодог учраас 44 тонноос дээш задрах боломжгүй ачааг усын чанартай авцаамаар тээвэрлэхийг хориглосон. Гэвч жолооч нарын зүгээс жин тонн хэтрүүлэх хян шалгалтын цэгийг өнгөрөөгөөд нэг автомашинд ачаагаа цуглуулan ачих зэрэг зөрчлүүд гаргасаар байна. Манай улсын хувьд 2002 оноос хойш нийт ачаа тээврийн дээд даацыг 44 тонн байхаар журмыг зааж мөрдөж эхэлсэн. Үүний дагуу хяналт шалгалт болон бусад стандартуудыг баталсан байдаг. Гэвч хаврын улиралд уран дулаантай зэрэгцээд автомашины даацыг хэтрүүлснээс улсын чанартай болон орон нутгийн автозамууд эвдрэх гэмтэх томоохон шалтгаан болж байна. За түрүүний ачаа тээвэртэй холбоотой бас нэг тулгамж байгаа асуудал бол бидний энэ төлбөр авах цэг дээр бид хяналт шалгалтыг хийгээд байдаг. Гэтэл тухайн төлбөр авах цэг дээрээс жин тоондоо таарсан тээврийн хэрэгсэл, жин тонн таарсан ачаатай тухайн төлбөр авах цэгээр нэвтэрч гараад тэр төлбөр авах цэгийн цааталт нь дахиад нөгөө ачаагаа нэг рүүгээ шилжүүлж за хоёр тээврийн хэрэгслийн ачааг нэг тээврийн хэрэгсэлээр шилжүүлэх иймэрдүү зөрчил дутагдлууд одоо яг энэ цаг хугацаанд гараад байна. За яагаад тэгэхээр яг энэ цаг хугацаанд бид 1 сарын хугацаанд задардгүй ачаа буюу 44 тонноос хэтэрсэн ачаа тээврийг за үндсэндээ нэг журмаар үндсэндээ зохицуулаад холбогдох төлбөрийг нь тогтоосон төлбөрийг нь аваад явуулдаг байсан. Энэ үйл ажиллагааг 1 сарын хугацаанд буюу яг энэ хөлдөлт кэсэлтийн үед үндсэндээ бол төр зогсоосон байгаа. За энэ үед автозамын одоо даац бол хүлээж авах чадвар нэг одоо багасчдаг. Тийм учраас одоо бид бол багсан. Энэ бол энэ даацыг бол 44 тонн гэдэг. Энэ бол ийм стандарт хэмжээ байгаа юм. Тэгээд тэрийн хэмжээнд бас бариулах талаар нэлээд арга хэмжээ авч байгаа. Манай улсад автозамын даацын хяналтыг МНС 45/2025 буюу авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлагаар зохицуулдаг. Үүнд нэг тэнглэг дээрх жин 11 тонн, нийт жин 44 тонноор тодорхойлдог. Бусад улсын хувьд Хятад улс нийт жин нь 49 тонн, Оросын холбооны улс 44 тонн, Европын холбооны улсууд 44 тонн гэсэн стандартыг мөрддөг. Тиймээс жолооч нарын хувьд жин тонн хэтрүүлэхгүй байх, автозамын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөн автозамын хөдөлгөөнд оролцох шаардлагатай байгааг анхааруулж байна.